ард түмний хурлаар хэлэлцэгдэх 6 багц асуудлын нэг нь засаглалын хэлбэр. Одоогийн нэг танхимтай засаглалын бүтцэн үндсэн хуулийн цэц төр парламент буюу улсын их хурл засгийн газар. Хоёр танхимтай ерөнхийлөгчийн засаглалын бүтцэн дээд танхим буюу байнгын ажиллагаатай парламент, доод танхим буюу төр парламент. Тэгэд ерөнхийлөгч засгийн газраа ерөнхийлөгч удирдна. Хоёр танхимтай ерөнхийлөгчийн засаглалын ерөнхийлөгч болон доод танхимаас гарах шийдвэрийг дээд танхим хянах тогтолцоо юм а. Гэхдээ засаглалын хэлбэрээ бүх ард түмнөөрөө хэлэлцүүлэн шийдэх болно. Төрийн бүх шатнд олон нийтийн хяналттай байна. Ард түмний хурлаар төрийн бүх шатнд олон нийтийн хяналтын тогтолцооны хуулийг хэлэлцүүлэн батлана. За ингээд үндсэн хуулийн 3.1-д Монгол улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлтгсэн заалтай бодит амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой болж байгаа. Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улсын их хурлаас 2003 оны 10 сарын 24-ний 41-р тогтоолд төрд тавих олон нийтийн хяналттай болох тухай хуульчлан заасан. Ингэж эргэн төр хоёр харилцан бие биенээ хянаж байж нийгэм тэнцвэрчиж төр оршин тогтнодог жамтай. Одоогийн нэг танхимтай засаглалын бүтцэд хөндлөнгийн хяналт илт дутагдсанаас төрийн бүх шатны үйл ажиллагаа илт тод бус хууль дааны шин чанартай явагдаж ирсэн. Жишээ нь COVID-19-тэй холбоотой дотоод гадаадын зээл хандив тусламжийн зарцуулалт ард түмэнд тодорхой бус байгаа. Мөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улсын их хуралд 2 удаа авч хэлэлцэхэд нийт гишүүний 4/3-аас доошгүй санал авч ис чадвал уул төслийг ээлжид сонгуулиар сонгогдсон улсын их хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй гэсэн заалт зөрчигдсөн. Үндсэн хуульд зааснаар бүх нийтийн санал асуулга явуулах ёстой байсан боловч хэлэлцүүлгийг хэлбэр төдий хязгаарлагдмал хүрээнд явуулсан. Манай ард түмэн 1990 онд ард түмний онц хурал, 92 онд ардын их хурлыг тус түүхэн үр дүнтэй хуралдуулсан билээ. Өнөөдөр ард түмний хурлыг хуралдуулах түүхэн шаардлага төр иргэний нийгмийн өмнө үүсэт байна.